Шинжлэх ухаан таны мэдхийн од мөндөр сууг танд хүрч байна. Урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Аминагийн урлагийн ертөнц подкаст нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107-аас долгионоор хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр, урайтай гэр бүк болон алтан гишүүд маань ажиллаж байна. За ингээ яг нэвтрүүлэг эхлэхээр нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо гэд яг үндэ урлаг судлаач Аминанд хотлоо ярьж байгаа шүү. Хизээч бэлэн болдоггүй. Учир нь энэ урлаг гэдэг ойлгоод баршгүй маш олон сэдвүүдтэй. Тэгээд урлаг судлаач нь өөрөө нэвтрүүлгээ бэлтгэж байхдаа хүртэл та бүхэнтэйгээ цуг суралцаад явж байгаа. За тэгэхээр өнөөдрийн бидний суралцах сонирхолтой сэдв маань болохоор ер нь бидний шүдний өвчин гэж хэлж болно доо. Орчин үеийн урлагийг хэрхэн ойлгох вэ гэд. За би хувьдаа бол бүгднийг ойлгосон гэж хэлж чадахгүй. Заримдаа үнэхээр ойлгохгүй ч зүйл гарч ирнэ. Өнөөдрийн нэвтрүүлгээр хэдүүлээ баг зэргийн философиг нь хүндүүд ер нь яг юуны төлөө энэ орчин үеийн урлаг бидний толгойг эргүүлээд дургуг манд хүргээд байгаа юм бэ гэдэг талаас нас ярилцаж үзье. Гэтэ нэг гоё зөвлөл нэлээ орчин үеийн урлаг болохоор калейдоскоп шиг гэдэг. Нөгөө бид нар баг бахтай ингэдэг гэсэн шүү дээ, нэг юм дуран байдаг гэсэн. Тэгээ ингээд тэр дурангаар ингээд харангуут дотор нь маш олон гоё юм өнгийн талстууд байдаг. Тэгээ тэр нэг л юм өнгийн дүрснүүд юм мөртлөө ингээд тал талаас нь ингээд янзаар харуулчихсан тий. Тэгэхээр орчин үеийн урлагийг бол ерөөхдөө бидний тэр багтаа тоглож өссөн өнгөт шилний дуран шигэ гэж их гоё зөвлөл олж уншлаа. За яагаад ер нь юм байдаг вэ? Ер нь орчин үеийн урлаг гэхээр та бүхэнд маань за урлаг гэхээр ойлгомжтой. За дуурийн театр байж болно. Зүгээр энгийн драмын театр энгийн дуурийн театр ч байж болно, драмын театр ч байж болно, энгийн уран зургууд ч байж болно. Мөн гадаа байгаа хөшөө баримлууд, архитектур, дурсгалууд гэд ерөнхийдөө урлаг соёл гэхээр бидний санаанд бол шууд л тийм зүйлс бууж байгаа. Орчин үеийн гэсэн тодотголтой болоод ирэхээр contemporary гэдэг ч юм уу, postmodern гэдэг ч юм уу маш тийм хэцүү үгнүүдийг ашиглаад огт ойлгомжгүй зүйлс байгаа. Жишээ нь саяхан л бид нар гэхэд нэг очир болт баримлчин тий ухамсар гэд баримл дээр чинь маргалтж явах жишээний тий яасан сон доошоогоо тонгойчсон сонин хүн бэ энэ ч одоо мөргөөд байгаа мó гуугаад байгаа мó монгол хүн доошоогоо бүхийдэггүй гэх мэтчлэн ингээд маргаанууд гараад идэг гэтэл тэр маань орчин үеийн бүтээлийн хиллэгээр буюу бидний мэдгүй шал өөр хиллэгээр бүтээгдсэн юм шиг бидэрт санагдаж байгаа. За энэний нууцыг тайлах гээд үзье л дээ. За ер нь саяхан хэлсэнчлэн уламжлалт урлагт чинь уран зурагт бид нар зотон тос гэсэн техник ашигладаг. Энэ бол техник. За үүнээс гадна бид нар тий зохиомж гэж зүйл. Зохиомж гэдэг нь болохоор тухайн хоёр хэмжээст хавтан дээр хэрхэн дүрсүүдийг байрлуулад тэрийг яг ингээд бодит юм шиг болгох уу ч юм уу. За зөвхөн бодит зурган дээр зохиомж байхгүй л дээ. Гэхдээ ер нь бол одоо тэр дүрсүүдийг хэрхэн байрлуулах вэ гэдэг ч юм уу. За гэрэл сүдэр нь ямар байх юм бэ? Тэ тэгэнгүүт перспектив буюу алслалт нь за хол байгаа юм чинь бид нар мэдээж илүү жижигнээр дүрсэлж чадна. Илүү бидний хараанд ингээд ойрхон байгаа зүйл арай илүү том харагдаж мэднэ гэх мэтчлэн ер нь уламжлалт урлаг маань мимезисийн шинж чанартай байдаг. Мимезис гэдэг нь Аристотелийн үг л дээ. Одоо нөгөө мим гэдэг шүү дээ. Тэрний чи яг үндсэн үг нөхгүй. Мимезис гэдэг нь болохоор даган дуурайх гэж байгаа. Тэгээ юуг даган дуурайх вэ гэхээр байгалигаа даган дуурайнаа. Байгаль гэдэг чинь үнэхээр бидний эргэн тойронд байгаа бодит оршихуй мөн шүү дээ. Тэгэхээр бид нар тэр байгалийн эргэн тойронд байгаа юмс үзэгдлийг бодит оршихуйг юугаар хүртэж хүлээж авч ийн вэ гэхээр бид нар 5 мэдрэхүүгээр хүртэж хүлээж авч байгаа. Номер 1-т бид нар юмыг харж ийн тийм үү. Тэгэхээр бид нар юм харж байгаа юмыг яг харагдаж байгаа байдлаар нь тэр хоёр хэмжээст хавтан дээр дүрслэх гэдэг шүү дээ. Уран зураг гэдэг бол алим гэдэг чинь ууг нь юм бондгор зүйл байгаад байдаг тий. Бариад үзэх юм бол тэр чинь ингээ бондгор байгаад байдаг. Гэтэл бид нар хав хавтгай зотон дээр аваачаад тэр альмыг дүрслэмээр байна. Гэхдээ бондгор гэдгийг нь харуулахын тулд бид нар аслалтын хууль гэдэг ч юм уу, тий янзын гэрэл сүдэр гэдэг ч юм уу, тиймэрхүү зүйлсийг ашиглаж харуулж байгаа. За ингээд уламжлалт энэ урлаг маань одоо бидний мэддэг фото зурагтай адилхан гэдэг ч юм уу, бодит байдлыг хамгийн ихээр даган дуурайж ижилхэн одоо тий энэний хөргөн өстө яг ижилхэн болж гэл бид нар тийм ижилхэн болсон тийм урлагт их дуртай шүү дээ. Тэгэхээр энэ болохоор тийм уламжлалт урлаг. Тэгээ уламжлалт урлагийн техникийн хувьд болохоор уламжлалт материалуудыг л ашиглана. Зотон, тос, за гуаш, акрил гэх мэтчлэн өнгө будагнуудыг тий. Тэгсэн чинь орчин үеийн энэ contemporary гэж нэрлэгдээд байгаа урлагт арай өөр байгаа даа.
эргэн тойронд бүх эд зүйлсийг ашиглаж болоод байна. Компьютер л байна уу, телевиз байна уу, за одоо юу гэдэг энэ аяг халбах сэрээ тий. Тэр ч удаа бүр хогнуудыг хүртэл ашиглаж болж байна. Ямар сандал нөгөө инээдтэй тохиолдол гараад байгаа шүү дээ. Гарсан шүү дээ. Дээхэн үед орчин үеийн галерейд болохоор ийм нэгэн зураач тий хог маш олон хогнуудыг ашиглаад инсталляц буюу тийм одоо ийм тусгай битийг тусгай байдлаар өрж тохижуулж урлагийн бүтээл болгосон тийм одоо урлагийн төрлөөр юм хийцэн байсан. Тэгсэн чинь тэрийг нь цэвэрлэгч нь яас их хог галерей дотор асгарч ба гэж бодоод цэвэрлцээ гэдэг ч байгаа байхгүй. Яг энэ үнний хувьд бидний урлагийнхны дунд яригддаг онгойч гэсэн нэр жинкнээсээ хогны материалыг авч урлагийн бүтээл тойрвох тэр нь гэхдээ зүгээр гоё гар урлал биш. Зүгээр л яг тийм сонин хачиргалтай гаж гэмээр тийм урлагийн бүтээл тойрвох тохиолдлууд байсан. Энэ нь эргүүлээд яагаад хогийг ашиглаж байгаа? Хог гэж юу юм? Тэгвэл бид нар энэ хэрэглээний ертөнцид тийм үү? Хэрэгцээгээ давсан хэрэглээний ертөнцид аль хэдийн хог гэдэг зүйлээр урлагийн бүтээл хийснээрээ экологийн асуудлыг хөндөж болж байгаа байхгүй. Бид нар энэ их шунал, хүсэл, тачаалал тэгээ энэ их дэлгүүр хэсэлт ингээл онлайн шопинг байнгын юм аваад лээдэг ерөөсө хандаггүй тий энэ хэрэглээгээр бид нар юунд хор уршиг учруулж байгаа. Байгаль их дэлхийдээ хор уршиг учруулж байна. Тэгэхээр энэ байгаль их дэлхийдээ хор уршиг учруулж байна гэдгийг энгийнээр гундсан байгаль зураад ч юм уу тий одоо манай Майкл Джексны клипэн дээр гардаг шиг байгаль их сүрж байгааг харуулад ч юм уу нэгэнтээ орчин үеийн хүний сэтгэл зүрх нь маш их чулуужаад тэрийг хараад ч шоконд орохгүй буюу тэрийг хараад ч ойлгохооргүй сэтгэл зүрхэнд нь ямар нэг юм бодогдохгүй болцсон байгаа учраас орчин үеийн урлагт заримдаа бидний одоо үнэхээр ингээд сэтгэлийг сэртгийлгэм одоо нүд халтрам тийм зүйлсийг хүртэл урлагт ашиглах болсон нэг талын одоо жишээ бол энэ байна. Тэгэхээр орчин үеийн урлагийг хэдүүлээ ойлгохын тулд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр концепт гэж байгаа. Концепц. За концепц буюу монгол хэлний дөхөөсөн орчуулга гэх юм бол агуулга, идея, санаа. Орчин үеийн урлагийг үзэхдээ биднэрт ер нь хэлбэр нь төдийлөн бас чухал биш. Учир нь хэлбэр нь юу ч байж болох нэ дээ. Хамгийн гол зүйл нь тэр агуулга яг юу хэлэх гээд ямар асуудал руу бид нарыг оруулах гэдэг юм бэ. Орчин үеийн уран бүтээлчд бол нийгмийн дэлхийд дахны одоо дайн, тулаан, улс төр тэ байгаль, эколог гэд ингээд ер нь хүн болгонд хамааралтай. Хэрвээ чи энэ дэлхийн 7 тэрбум хүний нэг нь л бол чамд энэ асуудал хамааралтай гэсэн тийм том глобал асуудлуудад бас илүү ханддаг бас онцлогтой. Тэгээд тэр асуудалтай хандахдаа гол нь тэр мэдээж уран бүтээлчийн өөрийнх нь дотоод философи тэр асуудлыг яаж мэдэрж байгаа гэдэг зүйл жишээ нь явж байгаа. Саяхан дөнгөж маш сонирхолтой одоо манай Хөхнар гэд орчин үеийн урлагийн нийгэмлэг Монголын одоо нийгэмлэг байгаа. Тэгэхээр Хөхнарын сав гэд үзэсгэлэнгийн танхимд Батчулууны баг гэд баг Батчулуу ингээд фейсбુકт байгаа ш нэрэ зураачийн маань савдаг 3 гэд үзэсгэлэн гарсан байгаа. Тэгэхээр тэр савдаг гэдэг үзэсгэлэн нэг талаас Монгол хүний identification ондоошил Монгол хүний тэр байгаль ихтэйгээ харилцаа гэд бид нар ингээд урлаг судлаач нар бичиж тайлыг гэвч яг үндэ бас баг гэдэг тэр оршихуй ертөнц дотор тэр зураач уран бүтээлч яг яаж тэр савдаг гэдэг ойлголтыг ямар одоо холбоосоор өөрийнхөө ингээд хувийн туршлага нь юу байсан учраас тэрийг гаргаж байгаа вэ гэдэг нэг талаас сонирхолтой. Тэгэнгүүт нэг уран бүтээлч за тэгээд дээрэс нь тэр уран бүтээлч хаана энэ дэлхийд хамрагдаж гинүү те мэдээж энэ дэлхийд хамрагдаж байгаа 7 тэрбум хүний нэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт дээрээс нь зөвхөн тэр уран бүтээлчийн соёл оршихуй гэхээсээ гадна мөн тэр үзэгч маш чухал байгаа байхгүй юу? За энэ талаар хэдүүлээ тун удахгүй ярилцах болно. За мөн нэг орчин үеийн урлагийг ойлгоход анханасаа манайхаа юг ойлгох вэ гэхээр гоё биш байж болно. Бид нар тэнцэнээс ерөөсө гоё сайхан зүйл хайгаад нэмэргүй. Ер нь бол нэмэргүй. Тэгэхээр
бид нар бол ингэж байгаа юм л да. Орчин үеийн урлаг гэдэг үгийг орчуулад үзэх юм бол за хамгийн эхлээд 20 дугаар зууны эхүүн үед бол бид нар ийм шин, содон, уламжлалт урлагаас өөр урлагийг авангард гэж нэрлэжсэн. Авангард гэдэг нь Франц хэлний одоо зэвсэг зүгчний зохион байгуулалтын хувьд тэргүүлэх игнийг одоо хэлж байгаа буюу явдаа муухагаар хэлэх юм бол тэргүүлэх игний чинь хамгийн түрүүнд тэр дайны талбарынхаа эсрэг одоо тал руугаа гүйж агаад ингээд буудуулдаг ер нь бол ингээд золиосны тийм игнэ шүү дээ тий. Тэгэхээр авангард гэдэг нь нэг талын юм цэрэг армийн хиллэг юм шиг хэрнээ урлагийнхан руу яваад орсон. Яагаад тэгэхээр зураач уран бүтээлчид 20 дугаар зууны эхэнд 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны эхэнд ер нь хамгийн түрүүлж бүр огт юм мэдгүй шин туршилтуудыг хийж шин тэр нээлт рүүгээ орж исэн гэсэн за нэг үг байна. Яг энэ одоо байгаа 20 дугаар зууны 2 дугаар хагасаас ер нь 1950 оноос хойш 70-аад оны үед одоо хүртэл орчин үеийг хүртэл ингэж хөгжиж байгаа энэ урлагийг бид нар нийтдээ contemporary гэж нэрлэдэг байгаа. Contemporary гэдэг нь болохоор бас л эртний латин үгнээс гаралтай con гэдэг нь хамтдаа temporarius гэдэг нь болохоор цаг үеийн буюу тухайн цаг үеийн гэсэн үг. Тэгэхээр contemporary урлаг гэдэг маань тухайн цаг үетэйгээ хамтдаа гэх утга бүхий үг байгаа. Тэгэхээр орчин үеийн урлаг гэхээр бид нар одоо маш хэцүү байдаг л да. 20 дугаар зууны ихэнх үе 19 дугаар зуунаас сүүл 20 дугаар зууны ихэнх үеийн өнтер импрессионизмын сюрреализм, кубизм энэ төр ерөнхийдөө нийтэд нь хэлэх юм бол модернизмын урлаг гэдэг тэрийг орчин үеийн урлаг гэд нэрлэлцдэг. Гэтэл тэр үеэс чинь бүр бид нар Пикассо, Сальвадор Дали энтрийнхээ үеэс бүр гарцсан явж байгаа гэж боддоо манайхаа урлаг өргөстэй амар төрүүлж алхдаг шүү дээ. Тэр үеэсээ бүр гараад бүр өөр урлаг болсон бүдүүлгээр хэлэх юм бол бүр шинэ урлаг болсон contemporary гэдэг. За тэгэнгүүтээ тэр contemporary-г болохоор бас postmodern гэж нэрлээд за яг одоо нэг жоохон хідэн нэр томьёо ярьчих дараа нь хэрэгтэй шүү дээ үзэхэд тэ нэг ухаантай зориулахад. За postmodern гэж нэрлээд тэгэнгүүтээ одоо бүр тэрнээсээ ч гараад metamodern гэдэг ч юм уу тий. Энд чинь ингээ нэг цаг хугацаа одоо урлаг маань хүссэн үсээгүй дандаа ирээдүйн зүйлсийг бидэрт ингээ хэлж өгч идэг болохоор ингээд яваад байгаа байхгүй. За өнөөдөр бид нар илүүтэйгээр тэр moderness contemporary руу шилжиж байгаа. За тэгээд ер нь энэ contemporary гэдэг энэ орчин үеийн урлаг юу юм бэ? Тэгээ ер нь яагаад энэ Венецийн биенал гэдэг юм болоод байгаа юм бэ гэдгийг жоохон ч гэсэн хариулахыг хичээл л дээ. За ингээд тэгэнгүүт ингэж бид нар болохоор монгол хэлний contemporary урлаг гэдэг байгаа байхгүй. Ер нь бол энэ байж бол хамгийн утгагүй үг. Яагаад тэгэхээр урлаг гэдэг үгний язгуурч нь ур гэх буюу эргэн тойрон юмс үзэгдлийн сайн сайхныг одоо чадварлагаар болж өгөл байгаа байдлыг хамгийн боломжит хувилбараар төсөөтэй дүрслэн үзүүлсэн бүтээлүүдийг бид нар хэлээд байгаа шүү дээ. Гайхалтай, уртай, уран сайхан гэд. Энэ ур гэдэг үг чинь яалтчгүй өөртөө нэг юм зүй зохицолтой тийм сайхан гэдэг ойлголтыг дотроо тусгацсан. Тэрийг бид нар шагшин магтаа дурлагын одоо гоо зүүн уламжлалт ойлголт гэж авч үзээд тий. Ер нь бол ингээд тэгэхээр урлаг гэхээр язгуур үгээсээ авахуулаад одоо бидний яриад байгаа энэ contemporary art гэдэг бол уртай зүйл биш, урлаглаг зүйл биш байж болохгүй юу. Тийм уртай сайхан биш байж болно, буюу гоё биш байж болно. Бүр сонин гаж байж болно, хүнийг шоконд оруулж болно, хөвгчлөлтэй байж болно, бүр инээд хөргөн байж болно, бүр ингээд сэжиг хүрэн бүр бөөлжс цутгам хүртэл байж болж байгаа байхгүй юу. Энэ бүх хэрэгчлөө contemporary art-д байгаа юм. За тэгэхээр мэдээж бид нар ингээл ямар будаг засаж урсгасан зургууд вэ? Жоохон хөвгт ч гэсэн зурч чадхаар юм энгийн юмнууд юм ба штэ. Юу шалан дээр ингээл шороо мороо асгацсан байхтай яадаг. Энэ юун таазнаас юм өлгцсэн болоо гэл тэгээд байдаг тий. Тэгэхээр гэхдээ хэрвээ бид нар ингэж бодож байгаа бол тэрнээсээ санаа зовж ичих шаардлага ерөөсөө байхгүй. Ер нь заавалч бас хүн болгон урлагийг ойлгоод байгаач албагүй тийм үү? Бөмбөрчин амьд хөгжмийн уран бүтээлч авид байдгийн. Авид их гоё үг хэлсэн байгаа. Ингэсэн манад хэлж явах та. Бид нар орчин үеийн дүрслэх урлагийг ойлгохдгүй. Санамсаргүй байдлаар үзэсгэлэн үзэнгүүт ингээд бүтээлчийн нэрсийг ч нэг хардггүй. Гэхдээ уран бүтээлч юу өгөхийг зорж байгаа нь чухал биш надаа. Би тэндээс юу авч байгаа нь чухал гэж боддгоо гэдэлсэн ба. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ нэг талаас уран бүтээлч болохоор хамгийн гол нь биднэрт
гол зорилго нь болохоор нэг юм бодуулах гад урлагийн маш олон төрлийн одоо нэг будаг цацдагсан жөө, юм дүүжилдэгсэн жөө, шороо асгадагсан жөө ямар ч маш олон хэлбэрийг ашиглаад байна. Хамгийн гол нь идея санаа гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр санаа гол зорилго нь уран бүтээлчийн хувьд юм бодогдуулах гэдэг. Гэхдээ тэр бодож байгаа зүйлээ тэр бодож байгаа бодол хэний тархинд үүсгэх юм? Үзэгчийн тархинд үүснэ шүү дээ. Уран бүтээлч нэг юм бодоод нэг санаа бодоод тэрийг хэлээд өгдөг. Тэрийг уран бүтээлээрээ нэг илс шороо юу гэдгийг хогч хамаагүй ашиглаад гаргаад ирдэг. Гэхдээ энэ бөмбөрчин хавьтын хэлэх гээд байгаа зүйл нь болохоор уран бүтээлч юу өгөхийг зорж буйн бос би тэндээс юу авч буйн чухал гэж бодогддгоо гэж хэлсэн байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аминагаа ингэж олон юм чалчхад тус болж байгаа алтан гишүүдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Алтан гишүүд гэдэг бол Монголын урлагийн боловсрал, Монголын ирээдүй соён гэгэрэлд маш том хувь нэмэр оруулж байгаа биднийг дэмжигч гишүүд мань байгаа юм. Тэгэхээр алтан гишүүн босноор та яах вэ гэхээр Facebook-т тусдаа группт ороод бидний лайвыг ямар ч монтажгүйгээр шууд үзэх боломжтой. Бид нартай хамт инээлдэж ханалтаж лайвын минь хэдэн минутуудыг өнгөрөөх боломжтой, шууд харилцаа үүсгэх боломжтой. Мөн бид нар одоо 4 сарын 29 гэхэд бол од мөндрийн маань 2 жилийн ой болох гэж байна. Бид нар жил болгон алтан гишүүдэд цуглуулж одоо баярлуулдаг тийм уламжлалтай. Тэгэхээр бидний үйл ажиллагаанд ингээд хамтдаа оролцоод явах боломжтой. Од мөндртэйгээ илүү хамт байх тийм боломж юм шүү. За тэгэхээр од мөндөр суугийн алтан гишүүн болохыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 41 91 04 518 од мөндөр гэсэн данс руу та 100 мянган төгрөг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь өөрийн Facebook нэр болон утасны дугаараа заавал бичих ёстой юм шүү. IBAN нэхэж магадгүй 94,000 41 91 04 518 100 мянган төгрөг хамгийн гол нь гүйлгээний утган дээр өөрийнхөө Facebook нэр болон утасны дугаараа бичгээ битгий мартаарай. За алтан гишүүдтэй маш их баярлаж явдаг шүү. Алтан гишүүд минь байхгүй байсан бол үдид ингээд энэ дугаар маань бүтээч үгүйч үү тийм үү? За. Тэгээд ингээд хэлэхэд тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр үзэгч хүн өөрийнхөө одоо амьдралынхаа чемдаантай явж байгаа тийм үү? Бид нар зовлон жаргалаа бүгднгийн нэг чемдаанд хийгээл тэрийг насан туршдаа чирээд л явна. Тэр чемдаан хизээж Батагийн чемдаан өөр, Дулмаагийн чемдаан өөр. Тэрүүнтэй адилхан яг л альва уран бүтээлтэй харьцаж байгаа бидний диалог, харилцаа маань чи Батаа юу, Дулмаа юу, Амина юу гэдгээс шалтгаалаад шал өөр байж болно. Ийм ч учраас зарим тохиолдолд орчин үеийн урлагийг тайлбарлах нь утгагүй байдаг. Ер нь яагаад вэ гэхээр тэр таны тархинд ямар ассоциац үүсгэж байгаа вэ гэдэг асуудал илүү чухал. Ocean Word гэдэг гоё юу байгаа юм л да. Орчин үеийн урлагийг одоо хэрхэн ойлгох тухай way of заачлаарай англи одоо дэлгэцэн дээр нэрийг нь харуулж байгаа. Ocean Word гэдэг урлагийн шүүмжлэгчийн Британий урлагийн шүүмжлэгчийн бичсэн нэг ном байгаа. За тэгвэл тэрэн дээр болохоор ассоциац буюу үзэгчийн сэтгэл зүйд тухайн бүтээлийг хараад шууд үүсэх урвуу харилцаа холбоо хамгийн чухлаа гэж бичсэн байна. Ассоциац гэдэг нь юу вэ гэхээр одоо чинь би нэг зураг харангуйтаа тэр зураг надад юу ч гэж харагдаж болох байхгүй юу те. Тэр зураг надад ингээд би жишээ нь Василий Кандинскигийн зургийг харангуйтаа надад шууд луу бодогдсон байхгүй юу. Тэгээд гэтэл тэнцээ нэг өөр хүнд трактор бодогдож байгаа байхгүй юу те. Бид нар энэ туршилтыг яг жинкнээсээ хийж исэн. Тэгэхээр Василий Кандинский яг луу зурсан юм уу, трактор зурсан юм уу гэдэг нь төдийлөн чухал биш. Василий Кандинскигийн өнгө зурааснуудыг Амина луу болгож оюун санаа тарих дотроо одоо ассоциац буюу ингээд харилцан юм уруу харилцаа холбоо үүсгээд миний оюун санаа дотор тэр луул болж дуусчин гэсэн үг. Тэр нөгөө хүний санаа дотор тэр трактор болж л дуусчин гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд уран бүтээлч хүн ганцаараа биш орчин үеийн урлагийг бүтээхдээ уран бүтээлч хүнээс гадна үзэгч тэр бүтээлийг дуусгаж байгаа юм. За магадгүй би андуурчиж магадгүй гэхдээ манай сая Про театрынхаа маань их гоё жүжиг тавьсан. Тэгээ Монголын Про театрынхны жүжигэн дээр төгсгөл нь 2 янз байна гэд тэгсэн байх шүү. Андуурж байгаа л уучлаарай. Гэтэ яг саяхан Монгол тавигдсан жүжиг. Тэрэн дээр ингээд төгсгөл нь үзэгчдээс асууж байгаа. Ямар баймаар байна? Аз жаргалтай төгсөх үү, эмгэнэлтэй төгсөх үү гэдэг ч юм уу те. Үзэгчдийн саналаар тэр төгсгөлийг хийж байгаа. Энэ бол бас нэг юм постмодерн буюу одоо яг нэг тийм нэлээд юм орчин үед үзэгчдтэйгээ хамтран бүтээлийг
дуусгаж байгаа шүү гэсэн бас нэг юм санаа яваад байгаа юм л та. Тэгэхээр энэ оюун санаан дотор та өөрөө бүтээлч болж байгаа. Тэгэхээр Кандинский ч гэсэн өөрөө бичсэн байгаа юм л да. Понимание выращивает зрителя до точки зрения художника буюу ойлгохгүй гэдэг нь үзэгчийг уран бүтээлч зураачийн төвшөнд аваачна. Өөрөөр хэлбэл зүгээр ойлгоод зогсохгүй байхгүй. Урд үеийн урлаг яадаг байсан бэ гэхээр за таавал одоо энгийн арт. За хичнээн та одоо Медичин байна уу, Третьяков байна уу, Сергей Шукин байна уу те. Та хичнээн мундаг юм алдартай хүн байсан ч гэсэн за таавал зүгээр ингээд энгийн хүн. За энэ талд бол урлагийн хүмүүс гэж өөр хүмүүс байна. Урлагийн хүмүүс бол тэр дээд тэнгэрээс ч юм уу, бурхнаас ч юм уу ямар нэгэн зүйлийг танд хэлэх гээд авчирж гин. Тэгээд тэрүүгээрээ таныг яаж гин? Танд зааж сургаж гин. Танд туйлын үннийг хүргэж байна гэсэн байна. Гэтэл энэ ертөнц ямар вүлээ? Одоо бид нар амьдарч байгаа ертөнц ямар вүлээ? Үнэн хэд вүлээ те? Одоо бид нар амьдарч байгаа ертөнцид дулмаа заавал Леонардо да Винчигаас сураад хаалбгүй. Леонардо да Винчи бүр уран дулмаад батаад ямар нэгэн зүйл ойлгуулах өргүү гэсэн үг байхгүй юу? Зүгээр бодох хөрсийг нь бэлдээд өгчнө. Тэр хөрсөн дотор юу ургуулах вэ? Ямар цэцэг ургуулах вэ гэдгийг хамтран бүтээгч буюу үзэгч өөрөө шийдэж байгаа гэсэн үг. Инхээр их гоё эрхчлөөтэй юм шиг хэрнээ биднэрт үзэгч талаас илүү том хариуцлага ирж байгаа биз? За тийм. За магадгүй хэдүүлээ тэгэнгүүт энийг за яах вэ? Энэ юу нь яг ямар шүү одоо ямар шүү гэж хэцүү нийгэмд амьдарч байна гэдгийг хэдүүлээ жоохон нэг түүх сөхөд харахыг бодъё. Эдвард Манегийн 5 дугаар зургийг гаргаад өгөөч. За 300 жилийн тэртээ хаад манай арайч 300 биш юм 200 байна. За 19 дугаар зууны 2 дугаар хагас гэж бодчих. Эдвард Моне биш шүү Мане. Эдвард Мане маань өглөөний зүлгэн дээр хөглөөний цай гэдэг нэг юм зураг зурсан байгаа тийм үү? Мэдээж энэ зураг тухайн үедээ Парисын 300 жилийн түүхтэй салон буюу бүхэл агваа шилдэг зургууд уран бүтээлүүд үлгөгддөг тэр салонд оролцоод та бүхэн урд урдны подкастаас санаж байгаа бол 3 дугаар Наполеон хаан хүртэл ташуураа гаргаж ирээд энэ зургийг ташуурдаад хүмүүс нулимх нь холгүй бүр энэ зургийг чинь гимтэчгүй тулд тэр галерейн салууны хан дээр нилээн дээр өндөрт өргөөд тэгээд хотоороо одоо бүүлиднэ гэж ярьдаг шүү дээ. Эдвард манайг бүр бүүлидээд хотоороо бүр үзээ ядаад энэ ямар муухай зураг зурдаг хүн бэ гэд. Яг одоо харахад бол бид нар гайхаад байгаа шүү дээ. Их гоё л уламжлалт зураг байна шүү дээ. Яг жоохон хажууд нэг эрчүүд нь хувцастай, эмэгтэйчүүд нь хагас нүцгэн байгаа нь сонирхолтой юм да гэд тийм. Гэтэл энэ зурганд яг зураач хүний нүдээр, академик боловсралтай хүний нүдээр, уламжлалт урлаг сайн ойлгодог хүний нүдээр харах юм бол нэгдүгээр тийм ч амар цэвэрхэн зурагдаагүй байна. Импрессионистууд угаасаа гүйцэтгэлээ тийм ч бүр 100% цэвэрхэн зурдаггүй. Тэрнээс гадна болохоор нэг юм ойлгомжгүй. Ёс суртахууны хувьд те яахаараа нүцгэн эмэгтэй хүн яг юм ямар нэг мууза байсан бол ямар нэгэн бурхан тэнгэр, охин тэнгэр гэдэг нь ойлгомжтой байсан бол ядаж тэнгэрээс нь дээрээс нь бууж ирсэн бол зүгээр гихсэн. Гэтэл хувцастай эрэгтэйчүүдийн хажууд яг энгийн амьдралд байгаа юм шиг тэгсэн хэрний нүцгэн эмэгтэй хүн зурж байна гэдэг нь ёс суртахууны хувьд аимшигтай дороотл гэх мэтчлэн ер нь Эдвард манайг бөөнөрөө хөөсөн байгаа юм. Ер нь хөөсөн гэдэг нь одоо дээрлэгсэн үгээрээ шүүмжилсэн. Үүнээс болоод Эдвард манай жинкнээс хэсэгтэй Парис хотыг орхиж явж хөдөө бугахаас өөр аргагүй байдалд орж исэн тийм түүхийг санаж байгаа бах. Тэгэнгүүт тэгэхээр арта бид нар урлагийг тэр үед энэ агуу зураг мөн үү? За шууд хэлчихье. 200 жилийн дараа бид нар энийг бол агуу зураг гэдгийг ойлгоцсон. Үгүй. Гэтэл тухайн үеийн хүмүүс ойлгож байсан уу? Үгүй ойлгож байгаагүй. Тэгэхээр ойлгохгүй байна гэдэг нь тухайн урлаг биш болгочихгүй байхгүй юу? Ойлгохгүй байна гэдэг нь энэ урлаг биш гэж тунхаглах үндэслэл биш. Гэхдээ нөгөө талаас хүн бүхэнд таалагддаг гэдэг нь энэ урлаг мөн гэх баталгаа биш болж байгаа байхгүй. За инхээр ер нь орчин үеийн урлаг маань яг ямар учиртай юм бэ? Тэ бид нар одоо ингэж болохгүй нь шүү дээ.
За энэ олон хүн ойлгож байгаа юм чинь энэ Венецийн биеналд явж байгаа юм чинь энэ яг жинхэнэ урлаг байж таараа. Энийг амар олон юм шүүмжлэгч нар муу гэж хэлж байгаа юм чинь энэ муу энэ урлаг биш гэд хэлчихийн арга байхгүй байхгүй. Энэ шалгуур. Тэгэхээр бид ингээд төөрөөд нь шүү дээ. За энийг ризома хэмээх философи төр авч үзэх гэж оролдъё. За манай найруулагч ризомагийн зургийг гаргаад өгөх бах. За нэг юм хоёр төрлийн юм харагдаж байгаа. Нэг нь үндэстэй мод, нөгөөх нь болохоор байгальд байдаг харваж ургадаг төрлийн үндэс. Одоо мөөгөн төрлийн ургамалд илүү байдаг. Энгийн одоо мод болохоор үндэсрэх мод болохоор өөрийнхөө үндсийг доошоогоо нилээн лав ингэж явуулдаг тийм. Нилээн доошоо ингэж лав явуулаад тэнцэнэ яг тухайн газартаа бат суурьшин орч идэг. Ийм мөөгөн төрлийн ризома төрлийн үндэстэй ургамлууд яадаг вэ гэсэн чинь харвасан газартаа үндсээ цацаж чаддаг. Яг орчин үед ийм асуудал бидэрт тохиолдод байгаа байхгүй. Ууг нь бол альва одоо 90 цаг үе бүр өөрийн гэсэн юм үндэстэй байсан. За өөрийн гэсэн үндэстэй буюу альва арт түмэн тийм үү? Өөрийн философит, өөрийн үзэх үзлөдөлт, төр засагтай, альва иргэн ч гэсэн тухайн төр засагтай одоо хамаардаг тийм. Ер нь хамаарал буюу ондоошил гэж бид нар ер нь яриад байгаа шүү дээ. Ондоошил гэдэг чинь албаны үгээр хэлэх юм бол тий хувь хүн сэтгэл зүйн хувьд өөрийгөө тодорхой нийгмийн, эдийн засгийн, үндэсний, улс төрийн, шашны, хэлний, соёлын, хүйсийн, мэргэжлийн арьс өнгөний болон өөр янз бүрийн бүлэг нийгэмлэгт хуваарлагдаж байна хэмээн үзэж тодорхой чанаруудыг агуулж түүнийг илэрхийлэх хэлж буй юм аа гэж. Энэ бол ондоошлын талаарх нэвтрхий төлөв тодорхойлт. Тэгэхээр энгийн үгээр хэлэх юм бол бид нар ямар нэгэн зүйлээр тий үндэсний ч юм уу улс төрийн, шашны, хэл соёлын одоо за нэг улсынх гэдэг өөрсдөө хамааруулдаг шүү дээ. Тэгэхээр урд дурдны соёлд бол чи хятад хүн болж төрсөн л бол чи хятад хүн шүү дээ. Чи тэнчэнээс үгүй би хятад хүн биш юм байна. Би ерөөсөө Америк хүн байсан байна гэх боломж бол байгаагүй урд дурдны соёлуудад. Египт хүн байсан байна гэх боломж бол төдийлөн байгаагүй. Гэтэл одоо бид нар орчин үед техник технологийн дэвшил, глобалчлалаас хамаарад хаана ямар соёлд хамрагдах вэ? Одоо саяны энэ identification гэдэг зүйл байгаа шүү дээ. Би хувь хүн одоо сэтгэл зүйн хувьд би ямар нийгмийн хүн юм? Ямар үндэсний хүн бүр тэрч байтугай тий. Тэрч байтугай би ямар хүйсийн хүн гэдгээ хүртэл сонгож болдог тийм нийгэмд амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний глобалчлалаас болоод бидний сэтгэл зүй дэлхийд дахнаа тэр чигтээ бид нар үндсэрхэг мод байхаа болоод ризома ургамал болох тэр төлөв рүүгээ явж гинэ гэсэн үг. Хувь хүн дуртай газараа өөрийнхөө үндсийг цацаж олно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм учраас ер нь за энэ талаар бол юу яаж байгаа юм л та их гоё философичд хэрвээ та нар дэлгэрүүлж уншихыг хүсэх юм бол за энийг ч уншин ч гэж байх те. Гэхдээ нэрийг мэддэг байх зүгээр л те. Gilles Deleuze, Félix Guattari, A Thousand Plateaux, Capitalism and Schizophrenia, Капитализм ба шизофрения гэд номон дээр бичсэн байгаа юм. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө орчин үед бид нар хаанаас ч юу ч хүртэж өөрийгөө хаанч юунд ч хамруулах боломжтой талаар хамгийн ойрын жишээг хэлээд дуртад үзлээ. Веб гэж байна шүү дээ. Веб. Одоо вебийн тогтолцоо тийм үү? Бид нар одоо Монголд байгаа хэрнээ тэр Москвагийн гудамжинд ямар концерт тоглогдож чинь гэдгийг хэдхэн товчлоор дараад л үзэх боломжтой ээ. Энд чинь нөгөөнийг бид нар ингээд өсөрч гүйж болж байгаа боيو харваж ургаж байгаа тэр ургалт мөн байгаа биз. Тэгэхээр ийм нийгэмд бид нар одоо амьдарч байгаа юм чинь эргүүлээд уран бүтээлчд маань яг нэг үнэт зүйлийг биднэрт за яг энэний дагуу ингэж байгаарэ. Яг энэ бол төгс өндөрлөг юм шүү гэж заах ерөөхдөө боломжгүй болчихсон л гэсэн үг юм байна. За бид
яриагаа үргэлжлүүлэхээс өмнөхөн жоохон хэцүү философи руу орчих гээд шүү. Амина болоорой. За ингээд тэнгүүд ялангуяа энэ резомегийн философи надад бол сонирхолтой нүүдэлчин арт түмэнд их тохирох юм шиг санагдаад байдаг байхгүй. Нүүдэлчд бид нар мэдээж өөрийн гэсэн тэнгэризмийн үзэлтэй, өөрийн гэсэн амьдралын хэв соёл маягтай ч гэсэн харьцангуй маш одоо бусад тийм соёлуудаас суурин соёлын иргэншлээс давуу тал нь бид нар зохицох чадвар их өндөртэй байдаг. Тэгэхээр Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдтэр хэмээх ураатай гэр бүк маань өнөөдөр хамтран ажиллагчаар орж ирж байгаад энэ нэвтрүүлэгт маш тохирохоор хамтран ажиллаж байна гэд би их баяртай байна. За гэр бүк гэдэг болохоор юу гэхээр юм платформ байгаа юм. Ер нь зөвхөн Монгол гэрээр төрөлдсөн захиалгын систем юм байна. Airbnb болохоор хотын байр захиалдаг. Гэр бүк болохоор малчин айлын гэр захиалдаг юм байна. Booking.com болохоор аялагч нарт одоо зочд буудлыг холбот юм бол гэр бүк нүүдэлчдийг холбодгоо гэдэг чинь. Зүгээр нэг гэрийн захиалгын одоо аппликейшн гэхээсээ илүү галын дэргэд цай уугаад адуу малтай ойрхон байгаад яг Монгол ахыг жинхнээр нь мэдрэх боломжийг олгодог. Мэдээж олгодог. Гэхдээ нөгөө талдаа болохоор малчтын одоо амжиргааг дэмжих, орлогын их усүрийг нь төрөлжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх тийм платформ юм байна шүү. Гадаадын жуулчдад бол Монголын нүүдэлчин ахуйтай танилцах юм таатай боломж гэж харж байна. Ер нь гадаадаас ингээл найз нөхдүүдийн өрийгэнгүүд за нөгөө танил маань хаана байгаа лээ. За нөгөө тэр хөгшөнд байгаа болов энэ хөгшин байгаа болов гэл зөндөө олон хөдөөний айлууд хамаатан саднуудыгаа санаал ингээл бид нар чи ингээл төвөг удаад л байдаг шүү дээ. Тэхийн оронд болохоор яг албан ёсных нь энэ захиалгын аппликейшн дээр бид нар гадаадын жуулчд одоо зөвхөн жуулчд ч гэлгүй өөрсдөө хүртэл гэр бүлэрээ 100 агаар салхинд хүүхдүүдтэйгээ хөдөө мал дээр гараад цагаан идээтэй ойр ингээд амраад тэгж заавал таньдаг малчин айлдаа төвөг удахгүйгээр гэр бүкийн тусламжтайгаар ингэ шийдэх боломжтой болсон мэр. Тэгэхээр 21 аймагаас өөрийн очих аймаг сумдаа сонгоод хайлт хийгээд өөрт таалагдсан малчин айлаа сонгоод шууд захиалга хийх боломжтой байна. За зөвхөн малчин айл гэлгүйгээр Монгол гэрээр төрөлдсөн гэдэг утгаараа Монгол гэртээ том резортууд, амралтын газруудаас эхлээд жижиг гэр кемпүүд хүртэл байдаг тийм өргөн сонголттой юм байна. Холбогдох утас 72 тэгтэг 8822 72 тэгтэг 8822 вебсайт нь болохоор gerbook.com gerbook гэдэг аппликейшн Android болон iPhone аль алиных утсан дээр байгаа юм байна. За gerbook-тэй маш их баярлалаа. За ингээд сая нүүдэлчин соёл руугаа ороход бидний нүүдэлчин соёлын ер нь ингээд оюун ухаан маань илүү уян хатан шин зүйлсийг хүлээж авахд бэлэн байдаг шүү дээ тий. Тэгэхээр ер нь ийм шин зүйлсэд нэлээд их бидрэг сорж бэлтэж байгаа урлаг бол орчин үеийн урлаг юм аа. За жишээ нь энэний нэг жишээ байна. 2 дугаар зургийг тавиад өгөөрэй. Марко Эваристи Данийн Марко Эваристи гэдэг аимшигтэй contemporary уран бүтээлч байна. Ёо. Та бүх маань санаж гинөө би энийг ярьж исэн. Тэгээд дахиад л ярих хэвээр. Жишээ нь ингэж байна. Асуудал хүнддэг гэдгсэн шүү дээ. Нийгмийн, хувь хүний, ёс суртахууны, дэлхийн, глобалчлалын тийм маш олон юм асуултуудыг орчин үеийн урлаг маань хүнддэг. Тэрүүгээрээ дандаа туршилтуудыг хийдэг. Хүний ер нь сэтгэл зүйтэй ч гэсэн туршилтуудыг хийдэг. Тэгэнгүүт за дэлгэцэн дээр харагдаж байгаа саяхан 2000 онд Марко Эваристи гэдэг Данийн энэ уран бүтээлч маань яасан бэ гэсэн чинь 10 ширхэг блендер миксер тийм 10 ширхэг миксер аваад тэрэн дотор уус хийгээд 10 ширхэг алтан загас хийгээд тэгээд одоо блендерийнхаа тогны утсанд бол заалгасан, залгуурыг нь заалгачихсан. Тэгээд нааша дээшээ доошо асаах товчдуурыг дарахал ганцхан тийм одоо сонголтыг үзэгчд өөрсдөд нь үлдээсэн байхгүй. Гэтэл ер нь бол энэ үзэсгэлэн айгүй олон улсуудаар ингээд явж исэн хэрнээ за ингээд тэгэхээр тухайн үзэгчд юу хэлээд байгаа юм гэхээр за энэ дотор амьд загас байна. За энэ загас гэхдээ блендер дотор байна тийм үү? Чи блендерыг асаах юм бол тэр блендерний хутга шууд тэр загасыг ална. Чи энэ загасыг алах уу яах уу гэдэг сонголтыг үзэгч чамд өөртөө ч үлдээе. Ингээд үлдээчлээ. Тэгсэн чинь Данид болсон яг тэр 2000 оны үзэсгэлэн дээр нь бол эхлээд бол хүмүүс өө яасан хөрхэн загас вэ гэж хараал байж исэн. Дараа нэг хүн орж ирээд гэж шууд дарчиж байгаа. За загасны шүл боллоо. Шүлч гэж тэ тэр чи идэх боломжгүй шүү дээ. Юуны төлөө? Яах гэж? Таалагдсан юм уу яасан? 5 2 дахын дарж байгаа.
За үлдсэн 8-ыг нь амьд үлдээс эсхийг мэдэхгүй. Гэхдээ энд бол даанд бол нэлээд шуугасан том асуудал болсон. Амьтны эрхийг хамгаалах байгууллагын Петр Майер гээл тэр тухайн галерейн захирлыг нь шүүхтэд $225 тооргосон гэх мэтчлэн тэгээ Марко Эваристиг ч гэсэн өөрийг нь шүүхт дуудсан. Марко Эваристи болохоор өөрийнхөө хуульчтай очоод ер нь бол энэ бол ёс суртахууны асуултыг тавьсан урлагийн бүтээл юм а гэдгийг бол баталж харуулж чадсан байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хууль дүрм чамд одоо хамаагүй цагт тийм үү? Чи тэрийг алж болно гэд чамд юм боломж олгоцсон цагт чи ямар сонголт хийх вэ? Чиний зүрх сэтгэл хэр хатуу байна вэ гэдгийг яг ийм одоо энэ бол инсталляцийн төрөл инсталляц урлагт харуулснаар ингэж одоо юу яаж өгч байгаа юм л да. Одоо юу шалгаж л байгаа бидрэг шалгаж л байгаа. Одоо өөр юу гэх вэ? За ингээд эцэст нь би та нарт орчин үеийн урлагийг магадгүй ойлгуулахад их дөхөм гэд нэг хитгэн одоо мөртийг уншиж өгье. Энэ бол Кандинскигийн маань мөртүүд байгаа юм. Аливаа урлагийн бүтээл 90 цаг үеийнхээ үр сад бөгөөд ихэвчлэн бидний мэдрэмжийн их байдаг. Иймд соёлын үе бүр дахин давтагдашгүй зөвхөн тухайн цаг мөчийнхээ урлагийг бүтээдэг. Хуучин үеийн урлагийн зарчмыг амьлуулна гэдэг амьгүй хүүхэд төрүүлж буйтай адил юм. Бид эртний грекчүүд шиг мэдэрч эртний грекчүүдийн дотоод ертөнцийн амьдралаар нь амьдарч чадахгүй. Жишээ нь эртний грекийн урлагийн зарчмыг баримлын урлагт хэрэглэе гэхэд бид хэлбэр талаас нь чадах боловч тэр бүтээл бүх цаг үед өхмөлөл байх болно. Ийхүү урд үеийн урлагийг дуурайх нь сармагчин лугаа адил. Сармагчинд ном бариулаад гаднаас нь харлаа гэхэд номын хуудсуудыг эргүүлж тойруулан юм бодож буй царай гаргаж болохч дотроо бол энэ хөдөлгөөнүүд нь утгагүй шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар нэгэнтээ эртний грекчүүдийн тэр дотоод ертөнцид тэр дотоод амьдралаар нь амьдрч чадахгүй тэд нар шиг сэтгэж чадахгүйгээс хойш урд үеийн урлагийг одоо сохроор хуулбарлах. Энэс цаашаа бол Кандинский үгүй урд үеийн урлагийн хэлбэрийг авч болно. Гэхдээ тэр одоо урд үеийн урлагийн хүний мэдэрсэн мөнхийн зүйлүүдийг та мэдэрсэн байж тэр хэлбэрийг авна уу гэхээс биш зүгээр сохроор ингэж даган дуурайж хуулбарлах нь бол өхмөл хүүхэд төрүүлэхтэй ижилхэн гэж тайлбарсан байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр нөгөө бид нар ерөөсөө урагшлахгүй яг урдныхаа зүйлсийг хэд дахин давтаж хийгээд л байх юм бол сармагчинд ном бариулснаас ялгаагүй болно. Тэр зүйл ерөөсөө өхмөл байх болно гэдэг талаар бидэрт хэлж байгаа. За эцэст нь тэгээд ер нь contemporary урлаг буюу орчин үеийн урлагийн хэд хэдэн шинжүүдийг бид нар мэдээд авах юм бол ойлгоход илүү дөхөн болох байх. За нэгдүгээр contemporary урлаг гэдэг бол дандаа туршилтууд дандаа ч гэж ер нь ихэвчлэн туршилтууд contemporary урлагийн орчин үеийн урлагийн зураач уран бүтээлчд маань ерөөсөө туршилт хийхээс айдаггүй. Ихэвчлэн шинэ материал, шинэ техник, урлагийн шинэ хэлбэрүүд энэ болгоноор туршилтуудыг хийж байгаа. За мөн стил, төрөл, жанр гэдэгт баригддаггүй. Ямар нэг стилд баригдахгүй. Одоо нэг урлагийн бүтээл дотор маш олон төрлийн олон янзын стил, урлагийн одоо төрөл, урсгалууд байж болно. Тэр дотор абстракт хийсвэр урлаг нь орж болно, концептуал урлаг нь орж болно, тэгээ постмодерн орж болно гэх мэтчлэн ингээд янзын зүйлсийг ингээд нэгтгэж болж байгаа байхгүй. За мөн дараагийнх нь онцлог нь болохоор үргэлж үзэгчтэйгээ диалогт орж идэг буюу үргэлж үзэгчтэйгээ харилцан ярианд орж идэг, үргэлж танаас асууж идэг, таныг бодуулж идэг, интерактив шинж чанартай. Та өөрөө дотор нь ороод баг оролдож үзэж болдог тийм үү. Тэр 5 мэдрэхүүгээр янз янзаар хүртэж болдог. Тэгээд тэр үзэгч хэрхэн тэр урлагийг хүлээж авч хүртэж байгаагаас шалтгаалаад тэр урлагийн бүтээл маань өөрөө хэлбэрээ өөрчилж болдог. Өөрөөр хэлбэл илүү процесс үр дүн бөгөөд танд бэлэн үр дүнг мэ гэд хэлээд өгсөн биш илүү ингээд процесс явагдаж байна гэсэн үг. За дараагийнх нь онцлог нь бол глобалчлал. Глобалчлал буюу орчин үеийн урлаг маань нэгч соёл одоо нэгч тийм орон зайд ингэж баригдах гэхээсээ илүү дандаа маш олон соёлоодын энэ огтлолцол дээр юу болж байгаа юм бэ? Гэхдээ та нарын хэрэгжилж байгаа манайхаа сошиал медиа, Facebook ч нь юу вүлээ? Тэр одоо нэг соёлын зүйл үү? Үгүй шүү дээ. Тэнцээ чинь бид нар маш олон зүйл ингээд олон соёлуудтай ингээд харьцаж штэ тий. Тэгэхээр урлагт ч гэсэн энэ глобалчлал ингэж орж ирж байгаа гэсэн. За концептуал байдал нэвтрүүлгийн ихэнд хэлсэн шиг одоо яг visual буюу ингээд харах дүрслэл биш. Тэр доторх санаа агуулга нь тэр одоо урлагийн бүтээлийн суурь болж байгаа агуулгыг нь ойлгох нь илүү чухал байна.
За тэгээд мэдээж нийгмийн болон улс төрийн одоо үзэл бодлоо илэрхийлэх бас хэрэгсэл болчиход байгаа. Ер нь ийм нийгэмд болоод байгаа экологи эдийн засаг энтерт болоод байгаа зүйлүүдэд ингээд ямар нэгэн шүүмжийг хэлэх юм бол энэ орчин үеийн урлаг гэдэг бол энэ шүүмжийг хэлэх хамгийн одоо тохиромжтой тийм зүйл болж байна л да. Тохиромжтой зүйл болж байна л да. Одоо манай найруулагч маань сүүлчийн зургийг тавьдаг юм уу? 6 Банкси. Жишээ нь Банксигийн юм дүнсгэр хадуурчин гэдэг зураг байхгүй юу? Банкси гэдэг бол за зарим их сурвалжууд үзэхдээ нэг зураач нэг юм нэрээ нуцсан зураач, зарим их сурвалжууд үзэхдээ болохоор маш олон групп зураач нар гээд тэгдэг. Тэгээд ямар ч тач Банкси гэдэг бол дандаа юм масктай нүрээ нуцалж явж байгаа Их Британийн юм зураач байдаг шүү дээ. Гудамжны зураач буюу стрит артист. Банксигийн граффити бүтээлүүд дээр жишээ нь ингээд дандаа юм өдөө хатгалгууд байдаг байхгүй юу? Улс төрийн юм шинж чанартай. Бид нар ингээд урлагаар өөрөө өөрсдийнхөө нийгмийн дуу хоолой болж байгаа. Тэгэнгүүт энэ дэр жишээ нь хадуур барьсан одоо дүнсгэр хадуурчин гэдэг нэртэй бүтээл нь. Тэнгүүд ийм хадуур барьсан үхэл өрний урлагт бол энэ бол одоо үхлийн бэлэг тэмдэг болсон байна тий. Тэгснэ тэр нь 11 цаг 55 минут буюу юуг 00 цаг боллоо 12 цаг болох гэж байгаа ийм юун дээр цаган дээр суудсан смайлын ийм төрхтэй тий. Тэгэхээр энэ смайлийн ийм төрхтэй. Тэгэхээр үхэл бид нар руу хараад юуг цаг төгөхгүйд буюу юуг энэ дэлхийн ертөнцийн чинь сүрхэд байхад үхэл бидрээр тохуурхаад байгаа юм шүү. Та харин энэ үхлийг яаж хүлээн авч ин да гэдэг ч юм. Иймэрхүү байдлаар ингээд ер нь тухайн үеийнхаа нийгмийн асуудал төртөл өдөөн хатгсан байдалтай ингэж хандаж болж байгаа юм. За үүнээс гадна дараагийн онцлог нь бол орчин үеийн урлагт одоо ерөөсөө нэг материалд баригдахаа болцсон. Технологийн дэвшилтэд шин чанаруудыг дандаа ашиглана. Энэ дээр бол дижитал арт байж болно, VR байж болно, AI байж болно. Энэ ерөөсөө л нэг юм яг тийм байх ёстой гэхээсээ илүү ер нь орчин үед юу гарч ирж ийн тэр болгоны хоорондынх нь хамаарал огтлцол юу вэ те. За би өөрийнхөө оюун ухаанаараа сүнсээрээ нэг юм бодоол ингээл зурсан чинь тэрийг гэтэл хиймэл оюун ухаан ингээд зурж штэ. Тэгвэл бит хоёрын хоорондын тэр огтлцол юу вэ? Ялгарл юу вэ гэх мэтчлэн ингээд ийм туршилтуудыг ингээд шин технологийн одоо дэвшилтүүдтэй хамт хийгээд явнаа гэсэн үг. За мөн бас нэгэн онцлог нь энэ туршилтуудыг хийхдээ орон зайн туршилтуудыг хийнэ. Орон зайн туршилтууд буюу ерөөсөө зөвхөн музей, галерей, за тэр нэг юм дөрвөлжин драм, жаз гэдэг зүйл дотор ерөөсөө юу яахгүй баригдахгүй. Жишээ нь нэвтрүүлгийнхэнд дурдсан очир болтгой ухамсар гэдэг одоо баримлын нэг хувилбар байна шүү дээ. Тэр баримл музей, галерей дотор биш. Өнөөдөр Сүхбаатарын талбайгаас маш ойрхон яг бидний замд байгаа байхгүй юу? Өдөр тутам ажилдаа явдаг замд. Эн чинь орчин үеийн урлаг биднэрт ингээд нэг юм бидний өдөө хатгаж штэ. Одоо тий биднэрт ингээд тхүй юу бодож гин бүхий жин үү та амьдралд гэдэг ч юм уу тий. Эсвэл эсрэгээр газраас хөндөрөөд байгаа юм биш үү? Сонин штэ. Яг үндэ газраас хөндөрж байгаа байхгүй юу? Бүхийж байгаа хүн биш шүү. За гэх мэтчлэн ингээд ерөөсөө биднэрт ингээд бид нар тэрэнд дургуутсаж байна гэдэг чинь аль хэдийн тэр уран бүтээлчийн зорилго нь бол биелсэн байгаа гэсэн үг. За тэгээд бас нэг сүүлийн энэ мэтчил маш олон юм онцлогуд байгаа. Тэгээд ер нь өнөөдөртөө амжиж дурдах зүйл нь болохоор мөн бас одоо орчин үед арт урлаг маань маш янз янзаар үнэлэгдэж байна. Ван Гогийн зураг, Пикассогийн зураг 80 эдэн сая доллараар зарагдаад байдаг тий. Гэтэл яг орчин үед байгаа Ван Гог, Пикассо нар маань өлсөөд идэг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энд яг урлагийн үнэт зүйл нь юу вэ? Урлагийг олон нийтийн хэрэглээ болгож болох уу тий гэх мэтчлэн урлагийг илүү арилжаа 8-ны талаас бас бидний амьдралд оруулж илүү ойрхон болгож харуулдаг. Бидний өдөр тутмын нэг оймсон дээр Мона Лиза хевлэх гэдэг чинь л байхгүй. За энэ мэтчлэн ямар тааж эцсийн зөвлөгөө гэх юм уу? Одоо би ч зөвлөө тахын цаашаа юм дээ. За тэгтээ амино урлаг судлаачийн одоо нүдээр хараад хэлэхэд болохоор бид нарыг ер нь юм дассан, сурсан, тухтай нөхцөл байдлаас маань урлаг гаргаж л байвал тэрэнд урлагийн гол
зориг оршоод байгаа юм. Ер нь эрт дээр үеэсээ ч тийм эс. Тийм учраас та ер нь орчин үеийн урлагийн одоо галерей тэгээ үзэсгэлэн бүтээлүүдийг үзэхдээ сайн муу, сайхан муухай гэж шууд юмыг дүгнэж хуваадаг тэр анализаа орхиж байгаа. Хүүхчиг бай. Жохо хүүхчиг. Тэгээд тэр уран бүтээлтэй харилцаанд ороод үз. За чи надад юу хэлэх гээд байна? Чи миний дургуг хүрэх гээд байна уу? Эсвэл чи намайг аз жаргалтай болох гээд байна уу? Жишээ нь мөнх цэцэг гэдэг уран бүтээл чинь маш гоё юм. Би одоо бүтээлийнх нь нэрийг санахгүй байна. Тэм юу гэдгийг. Одоо эсхийн үнгийг бүр хэдэн мянгаар нь хийцэн инсталляц бүтээл байдаг байхгүй. Тэгээд ингээд таазнаас уншуулсан. Тэр дотор ороод бол би ингээд өөрийнхөө хүүхэд насыг санаал ингээд унтцсан байхгүй. Тэгэхээр энэ мэдчлэн маш хүчтэй мэдрэмжүүдийг танд өгч болно. Үүний тулд яах вэ гэхээр just relax зүгээр л тайвшир. Сайхан тайвшраал өөрийнхөө хүүхэд насандаа буцаж очивол яг энэ урлагийн бүтээлээс би юу мэдэрч байна? Энэ надтай юу ярих гээд байна? Энийг нэг заавал рационал ухаанаар ингээд ойлгох гэхээсээ илүү сүнсээ ажилуулцгаая гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн дугаарт бид нартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Одмондор шинжлэх ухаан танин мэдхүн сувгийн урлаг судлаач Аминагийн бэлтгэдэг Аминагийн урлагийн ертөнц нэвтрүүлэг байлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүк платформ болон алтан гишүүд маань ажиллалаа. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн Одмондор сувг, NTV телевиз, мөн 83.3 болон 107 хос долгионы Одмондор радиогоор хүрлээ. Дараа уулзтлаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.